Монголын хүний төлөө намаас Монгол улсын их хурлын дарга гишүүд Монгол улсын засгийн газарт хандан Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлого, Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хурдтай хөгжлийн төлөөх зориг хөтөлбөрүүдэд дүгнэлт хийсэн тухай албан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр дуулгалаа. Дээрх бодлогын гэх бичиг баримтууд нь үндсэн хууль зөрчсөн, үндсэн хуулинд нийцээгүй, үндсэн хуулийг үгүйсгэсэн гэж дүгнсэн тухай мэдэгдэж байна. Тухайлбал засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх зүйт төрийн үндсэн зарчим гэх үндсэн хуулийн бус ойлголтыг баримталсан улсын эрх ашиг, намын эрх ашиг, хувийн эрх ашиг гэдэг 3 эрх ашигыг ирэмбэлсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19-р зүйлээр төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх хариуцлага умарлцсан гэж ойлгохдоор байна гэж хэлсэн юм а. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт нь үндсэн хуулиас өөр эрхэм зорилгыг дэвшүүлсэн гэх мэтээр Монгол улсын үндсэн хуулийн байгуулалтыг үгүйсгэсэн гэж дуулгалаа. Алсын хараа 2050 гэдэг бичиг баримтыг боловсруулахдаа үндсэн хуулиас өөр эрхэм зорилго баталсан байгаа байхгүй тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын үндсэн хууль нэг эрхэм зорилготой байдаг. Алсын хараа гэдэг бичиг баримт бас өөр эрхэм зорилготой байдаг. Тэгэхээр энэ бодлогын бичиг баримт гэдэг бол хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хуулийг хэрэгжүүлэх тийм нэг үрчилсэн төлөвлөгөө байх хэрэгтэй тийм. Магадгүй үндсэн хуулийн эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд Алсын хараа 2050 хөгжлийн бодлого боловсруулагдсан байвал энэ бол болж байна тийм ээ. Гэтэл үндсэн хуулиас давсан өөр эрхэм зорилго тавиад тэгээ үндсэн хуулинд байхгүй үгсүүнүүдийг ингээд удирдлага болгоод явчихна гэдэг маань үндсэн хуулийн байгуулалтаа үгүйсгэж гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол маш ноцтой асуудал. Дээрх болгон бичиг баримтууд нь бодиттой шинжилгээ судалгаанд суурилагдаагүй, нийгмийн суурь асуудлуудыг оновчтой тодорхойлж чадаагүй, хэрэгжих боломжгүй, хэрэгжсэн ч сайн үр дүнд хүрэхгүй гэж дүгнсэн тухай мэдэгдэж байгаамаа. Нийгмийн суурь асуудлыг оновчтой тодорхойлж шийдвэрлэх дистараалыг тогтоож чадаагүй. Жишээлбэл үндэсний эмнэгдлийн тухай. Монгол улсад нэн тэргүүн шийдвэрлэх асуудал бол эмнэгдлийн асуудал гэж Монгол хүний төлөө намынхан дуулгаж байна. Талцал, хуваагдал, нийгмийн бүлгүүдийн зөрчлийн асуудал. Үүний үндсэн шалтгааныг Алсын хараа 2050-д түүх, соёл, урлагийн хүртээмжгүй байдал гэж тодорхойлсон нь туйлын алдаатай монголчууд түүхээ мэдэхгүйгээс үндэсний бахархалгүй болоод байгаа мэтээр ойлгогдохоор дурдсан гэлээ. Үндсэн хуулинд нийцээгүй бодит асуудлуудыг зөв тодорхойлж чадаагүй бодлогын гэх бичиг баримтуудаа хүчингүй тооцож үндсэн хуулиндаа үндэслэн нийгмийн суурь асуудлуудаа зөв тодорхойлохыг шаардаж байгаагаа мэдээлсэн юм а. Хуулийн сургалт сурталчилгаанд илүү анхаарлаа хандуулж үндсэн хууль бусад хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бүх нийтээрээ биелүүлэн амьдрах ёсыг хэвшүүлэхийг Монгол хүний төлөө намаас шаардлага. Хамгийн гол өнөөдрийн нийгэмд толгомцсон асуудлуудыг хэрхэн тодорхойлж түүнийг засах арга замыг ингэж бодож олсон бэ гэдгийг өнөөдөр энэ мөрийн хөтөлбөрүүдийг харахлаар байхгүй байна. Тэгээд нэг ёсондоо юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр маань улсын их ашиг нэгдүгээр тавьчих юм байна. Хоёрдугаарт нь намынхаа эрх ашигыг тавих юм байна. Гуравдугаарт нь хувийнхаа эрх ашигыг тавих юм байна. Энэ нөгөө бодлого тодорхойлж байгаа хүмүүс маань тийм иргэний эрх ашиг хаана байгаа юм. Тэ? Тэгэхээр энэ бол маш ноцтой юм алдаа завхрал дагуулсан мөрийн хөтөлбөрөө. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөрийг бид нэн дээр өөрчилж тэ энэ хэний төлөө төр ажиллаад байгаа юм бэ гэдгийг энэ төрийн нөхдүүдэд ойлгуулахгүй болохгүй байна шүү.